бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 12 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэнд Панда байна. How wonderful it is that nobody need wait a single moment before starting to improve the world. Anna Frank. Өнөөдрийн маань персепт бол Анна Франкийн өдрийн тэмдэглэл хүн болгон мэдж байгаа х тий. Түүний маань зохиолч Анна Франкийн хэлсэн үг байна. За тэгэхээр хэдүүлээ персептээ орчуулад үзье. Дэлхийг илүү сайжруулж эхлэхээс өмнө хинч хүлээх шаардлага нь ямар гайхамшигтай хэрэг вэ? За нэг жоохон эвгүүл орчуулж шаал. Гэтэ ерөнхий утга санаа гараад ирлээ. Бид бүхэн ямар нэгэн зүйлийг эхлүүлэхээс өмнө байнга би энийг эхлүүлэхэд бэлэн үү гэдэг үгийг өөрөөс асуудаг ба. Тэгээ ер нь дийлэнх тохиолдолд бэлэн биш байдаг. Түүний хамгийн наад захын жишээ нь шалгалт гэдэг үлээ. 10 жил их сургууль ер нь шалгалтанда бэлэн байж байгаад орсон хүүхдүүд хэр байдаг бол би бол хизээч бэлэн байгаагүй. Дахиад нэг жоохон бэлтчихсэн байсан бол эсвэл дахиад тэрийг уншчихсан байсан бол гэж дандаа боддог. Гэхдээ нэг бодлын хүн хизээч ямар нэг юмд бүр 100% бэлэн болно гэдэг зүйл байхгүй. Яагаад гэвэл ирээдүйд болох ч байгаа тэр шалгалтын талаар жишээ нь ямар асуулт ирэх үү? Яг надад юу оногдох уу ч юм уу тий? Ямар чиглэлээр одоо жишээ нь асуугдахаар байвал плед яаж таарах вэ? Тэрийг бол хинч хэлж мэдэхгүй. Тэгээ дээрэс нь тухайн шалгалт авч байгаа багшийн зан ашаас шалтгаалаас зарим тохиолдолд оноо мөн жоохон буурах ч юм уу тий? Тиймэрхүү юм ч гэсэн бас болдог болохоор хинч тааруулж чадахгүй болохоор хизээч бүх зүйлд хүн гэдэг бэлэн байж чадахгүй. Яг тэглээгээд ямар нэгэн шин зүйл эхлүүлэхдээ огт бэлтгэлгүй ор гэж байгаа бол биш. Тодорхой хэмжээнд өөрийнхөө нөхцөл бололцоогоор мөн дээрээс нь тооцож болох үе эрсдлээ урьдчилан тооцоод тухайн үед яг ямар арга хэмжээ авах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргасны дараагаар эхлэх хэрэгтэй. Гэхдээ эхлэхдээ ямар нэгэн байдлаар одоо яах вэ? Одоо эхлэх нь зүг болов гэж өөртөө эргэлцсэн байдлаар хүлээн гэдэг нь бол зүгээр цаг алдчихж байгаагийн нэмэр ах уу. Тэмч учраас Анна Франкийн хэлснээр дэлхийг сайжруулах гэж байгаа бол эсвэл нийгэмдээ өөр нөлөөтэй сайн зүйл хийх гэж байгаа бол ерөөсөө битгий хүлээ. Одоо л яг эхлэхэд хамгийн тохиромжтой цаг. Яг нөгөө нэг өөр нэг зүр зүг байдаг та. Мод тарих хамгийн тохиромжтой цаг 10 жилийн өмнө байсан. Гэтэ тэрний дараагийн тохиромжтой цаг нь яг өнөөдрөө гэдэг. Яг л тэр шиг хэрв танд эхлүүлэх гээд эхлүүлж чадахгүй өөртөө эргэлзээд за дахиад жоохон хүлээе даа ч юм уу тиймэрхүү одоо ажил, төсөл, санаа янз бүрийн зүйлс байх юм бол өнөөдөр эхлүүлээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөцгөөе. Шинээр юу эхлүүлж эхэлснэ? Доор комент хэсэгт итгэлтэнд Пандатайгаа хуваалцаарай. За та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэлтэнд Панда.